За лас файлаа дуудаж темплетэд дуудах хамгийн ихэнд бүх лас файлаа идэвхжүүлээд welcat руугаа чирж оруулаад хамгийн ихний сонголт нь skip гэдэг. Энэ калибрийн хэмжилт, калибрийнхаа хэмжилтийг калибрийн утааг аваад бусдын болиулаад import. За skip header энэ гамагийн хэмжилт байна. Гамагаа сонгож аваад бусдын болиулаад import. За skip header density хэмжилт байна. Density-ийн 4p судад орж ирдэг. 4p-г сонгоод бусдын болиулаад import. За энэ дээр SPR хэмжилт байна. SPR аваад import хийгээд за хэмжилт утгууд ороод ирсэн. Одоо эдрийг бүгдийг нэг газар руу дуудаж оруулаад copy хийгээд бүгдийг нэг газар дуудаж оруулж ирээд за эдрийг устгая. Эдрийг авцсан. За энд бүх хэмжлүүд нь ороод ирсэн байна. Одоо темплет байна. Ямар загвартай хаа сонгоод Apple template. За энэ дээр нэг юм темплет байна. За энэ дээр 4p-ийн өөр нэртэй болохоор ингэж гарч ирж байна. Энэ октараад за эхлээд гамма идэвхжүүлж хагаад дараа нь 4p-гээ идэвхжүүлээд хооронд нь merge хийгээд за ороод ирсэн. За эндээс засах юм гаммагийн нэршлүүдэд засна. Чигийн томор өчөөд бусдын жижигэр калибра муу ялгаагүй ихний үсгийн томор бусдын жижигэр калибр. За хэрвээ энэ доороо орчвол заримдаа ингээд доотлон гарсан байдаг. Энд дэвшлүүлэхээр бол нэг ийм зэс байгаа. Энэ зэсний дээшээ сум дээр дараад дэвтлэн гаргадаг. За нэг загвар нь ерөнхийдөө нэг ийм загвартай нэршлээтэй сэлцэн. Гамма утга 0-оос 200 байхад болно. 0-оос 200. За фильтрийн гаммагийн фильтр 3-аар. Калибр, density, SPR-ын фильтрүүд 0 багт болно. За заримдаа хэмжилтийн утгууд их дүндэр заасан болохоор ингээд эндээ багтахгүй байдаг. Энэ 10,000-аас 15,000-аас 10,000 ерөнхийдөө хамгийн бага утга нь 22,000, хамгийн их утга 88,000 өгсөн юм байна. Нэг 20,000-аас 85,000 болгоч.
За хидрээ дуудсан. Одоо хидр дээр засах нь доотлын энд энэ хэсэг дээр гамма хидр утга байхгүй эдрийг бизнес титлээс ботмын нэвтүүлээд доотлолт магадгүй. За темплейт ерөнхийдөө ингэж болсон. Эдрийн голын зургасыг голоор нөхөр тохируулна 20,000-аас 85,000 гэж байна. 32,500 энд утга нөгөө grid measure дотор spacing голын тасархай зурсаг голоор нөхөр SPR ялгаагүй голоор нөхөр SPR-ын утгыг бас энэ хоёртой хэмжилт нь орж ирэхээр өд зуарын төсөн хэмжилт нь ихэд ороод ирлээ. Голын спейсингийн 100-аас 170-30. За голлуулаад за темплейт хэсэг ингээд боллоо.